Сэрээрээ босоороо 85 дахь өдөр минь эхэллээ. За өглөөний 6 цаг 30 минут сэрүүлэг дуурайд өвөө хоёр охиноо сургуульд нь оруулж өгөхөөр гарлаа. Ингээд өглөөний цагаа уучаад 400 дэс рүүгээ шууд орлоо. За өнөөдөр компьютер дээр нэлээд сууж хийх ажлууд их байгаа. Гадуур уулзалтууд ихтэй, эрэг чингэлтэй сайхан их чах нартайгаа бас уулзах уулзалтууд бас байгаа. За ингээд сунгалтын дасгалаа хийлээ, гар дээрх 15 хийлээ. Хамгийн гол нь өнөөдөр өдөөс хойш төв усан бассейнд октоодтай сэлнэгээд амлцсан. Очиж шинжилгээ өгөнгөө төв бассейн дээр очих. Одоо нэгэн дараагийн сорилт маань эхэлж байна. За ингээд бассейны юмаа бэлтжээд өдөр гарахаас өмнө гар дээрээ бас нэг 15 сунаачаад гэрээсээ гарлаа. За ингээд компьютер ландын тэнд нямаахынд өдрийн хоол идэхээр зорьсон. Тэгээд нэг дэлгүүрээр ороо гарыг гэсэн харин эрэг чингэлтэй мундаг ихч мөнгөн сарагч ихэд дэлгүүрээр орлоо. За мөнгөн сарагч маань хоёр охиндоо өгөөрэй гэд одоо бичлэгээ чи үзэж байгаа шүү гэд нэг чиглэлээр өгч байсан. За ингээд нямаахындаа ороод нэг маш сайхан эрүүл зөв хоолтыг минжээгчтэйгээ одоо хамтдаа гуруулаа сайхан идлээ. Ах ч хоёртоо сайн сайхныг хүсье. Хоол амттай байлаа. За ингээд төв бассейн дээр хүрээд ирлээ. Сэтгэл зүтгэл ирээдүй гэсэн ураатай Итүүгэн сургууль, Итүүгэн группийн бас нэгэн том бүтээн байгуулалт бол энэ төв бассейн засвар байгаа. За ингээд заа юу. Зөндөө мөнгө сарагчтай юу гэж хэлэх вүлээ? баярлалаа. За ингээд октоодтай ажиглаад дамжууллаа. За ингээд төв бассейны манай шинжилгээний эмч маань бас шинжилгээгээ авлаа. За эзгүй байхад нь баахан залгасан хичээс уулзалт гэсэн. Октод маань мөнгөн сарагчийнхаа өгсөн чоколадыг бас эмч ихчтэй бас хахуулдаад өгжээлээ бас. За ингээд шинжилгээ өглөө. Төв бассейнд сэлхийн тулд цусны шинжилгээ за бас зөндөө олон тааварлшгүй шинжилгээнүүдийг бас авч илээ. За ингээд нэгэнт очсон хүн чинь шинжилгээнүүдээ өгчөөд бассейндаа орлоо. За ингээд бассейн руугаа яваад орсоор 3-4 сар сэлэг хүн чи эвгүй бах. Хоёр охиноч мартсан байх гэж манай хоёр бол зүгээр шууд ороод мэлхий сэлэлтээрээ сэлээл мундаг явж илээ. За би ч за яах бол доо гэж утсан харин эхний ээлжинд шууд мэлхий сэлэлтээрээ сэлээд хөлөө ингээд хоошоогоо хүчтэй жийдсэн чинь өвдгөөр бас шууд хатгаж илээ. За ер нь бол өвдөг нэлээд ачаал авч байгаа юм байна да гэж бодоод нэг зөөлнөр хийгээд явсан. За мэлхий сэлэлт бас ч гэж гайгүй. За тэгэнгүүт өврөөр сэлье гэд өврөөр сэлэлтийг шууд хийлээ. За ямар ч байсан өврөөр сэлэх бол бас асуудалгүй нэг төсөөрөөгүй байлаа. Тэгээ сайхан сэлээд октоодтайгаа хажуу талын жижиг бассейнд нь орж бас бус хичээлүүдийг гинтийн үе шаардлагатай бас нэг техникүүдийг зааж өгье гэд октоодтайгаа жаал хажуу талын жижиг бассейнд сэллээ. За хамтдаа сүулдэ ингээд түлхүүр живүүлээд хин төрүүлж хайж болох уу гэд ингээд октоодтайгаа сайхан цаг гаргасан хамтдаа байсан өдөр өнгөрлөө. Төв бассейныхаа хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд бассейн маань дууслаа. Үсээ сайхан хатаачаад усанд орчоод гэрийн зүг одоо бид гурав шууд хөдлөлөө. Төв бассейн бол одоо үнэхээр маш сайхан цэвэрхэн устай засвар хийснээс хойш бол сайхан болцсон байгаа. За ингээ октоодтайгаа гараад ирсэн октод үлсэж ийн гэхээр нь гэртээ арч хоол идья гэж гүрийлгээд явж исэн чи харин төв талбай дээр одоо хоолны үцгэлэн гарч байгаа гэхээр бид гурав машина зөксөөгөөд шууд фуд фестивал руу орлоо. За ингээ фуд фестивал руу орсон зөндөө олон орны хоолнууд хийгдэж байгаа юм байна. За тэндээс хоёр охин маань зүгээр бургер л идчихээ гэхээр хоёр охиндоо нэг бургер авч өгчөөд ингээд хөдөлсөн чинь зам бол битүү төгжээтэй. Тэ бүр бараг явахгүй шахуу октод маань машин дотор хичээлээ гэ сүулдэ аваа бассейн болёо хамаг байдаг цагаа замд үлдээх юм байна гэд. Ингээд гэртээ ирлээ. Өнөөдөр бассейнд явцсан юм чинь гүүгээд яах уу гэж та гар дээрээ сунаагаад дуусгаж байна. За сайхан амраарай.